Сүлжээний үүсэл хөгжил нөлөөлөл 2001-с 2010. Instruction 2001-с 2010 оны хооронд мэдээллийн сүлжээ интернетийн хөгжил эрчимтэй урагшилж дэлхийд даяар харилцаа холбоо, бизнес, боловсрол, соёл солилцоод мэдээллийн технологийн хувьсалд томоохон нөлөө үзүүлсэн. Энэ үе шатанд сүлжээний дэд бүтэц, утас усгүй технологи, сошиал медиа, үүлэн тооцоол зэрэг олон шинэ дэвшил гарсан. Network Development 2001-с 2010. Өргөн зурвасын интернет ба гар утасны технологи. 2000-аад оны ихэнх хэрэглэгчид интернетийн модем ашиглан холбогдож байсан бол 2005 он гэхэд DSL, кабелийн интернет, шилэн кабелийн сүлжээ хурдтай хөгжиж өргөн зурвасын интернет түгээмэл болсон. 3G технологи 2001 онд анх Японд нэвтэрч 2007 оноос эхлэн дэлхийд даяар өргөн хэрэглээнд нэвтэрсэн. Энэ хөдөлгөөнт интернетийн хэрэглээг нэмэгдүүлж гар утасны веб хөтлөх, стрим хийх боломжийг бий болгосон. Веб 2.0 ба интерактив платформуд. 2004 онд Веб 2.0 ойлголт гарч интерактив хэрэглэгчийн үүсгэсэн контент дээр тулгуурлан платформуд эрчимтэй хөгжсөн. Үүнд Facebook 2004, YouTube 2005, Twitter 2006 зэрэг сошиал медиа платформуд гарч хэрэглэгчид контент үүсгэж хуваалцах боломжтой болсон. Веб технологи хөгжиж Ajax, HTML5, CSS3 зэрэг стандарт суурилсан веб аппликейшнууд улам сайжирсан. Network Development. Үүлэн тооцоолбоо дата төвүүд. 2006 онд Amazon Web Service үүлэн тооцооллын үйлчилгээг танилцуулж, үүний даган Google Cloud, Microsoft Azure зэрэг томоохон платформуд хөгжсөн. Үүлэн тооцооллын тусламжаар компаниуд сервисийн зардлаа бууруулж, дижитал шилжилт хийх боломжтой болсон. Кибер аюулгүй байдал ба нууцлалын асуудал. 2001 онд Patriot 8 батлагдаж Америкийн нэгдсэн улс дахь цахим мэдээллийн хяналт чангарав. 2007 онд Эстони улсын кибер дайралт гарч улсын дэд бүтэц рүү чиглэсэн томоохон хадлага болсон. 2008 оноос эхлэн олон улсын кибер аюулгүй байдлын стандартууд сайжирч хэрэглэгчийн мэдээллийг аюулгүй байдлыг хамгаалах хууль дүрмийн батлагдаж эхэлсэн. Related image. Сүлжээний дараах зургийг харж байна. Олон нийтийн сошиал платформуудын үүсэл хөгжил. Founding of the ARPA 1958 онд нойрхож байсан боловч цаашлан ясаар 1982 онд анхны вирус гарч ирж 1994 оноос Amazon, eBay хөгжиж байсан бол 1996 онд Google гарч ирэн 2004 онд Facebook, Gmail зэрэг гарч ирсэн бол 2005 оноос YouTube, 2006 оноос Twitter, 2008 онд Chrome зэрэг олон нийтийн сошиал платформуд гарч ирсэн байна. Now, how the network has affected impact on business and economy. E-commerce цахим худалдаа харилцаа өсөж 2000-аад оны ихэнх үед eBay, Amazon зэрэг платформуд нойрхож байсан бол 2010 он гэхэд Alibaba, Spotify зэрэг шинэ тоглогч түвштэй гарч ирсэн. Банкуд онлайн үйлчилгээнд шилжиж PayPal, Google Checkout зэрэг онлайн төлбөрийн системүүд нэмэгдэв. Education and Cultural Change. Wikipedia 2001, Khan Academy 2008, Coursera 2010 зэрэг онлайн сургалтын платформуд бий болж боловсролыг хүн бүрт хүртээмжтэй болгож эхэлсэн. 2000-аас 2010 оны хооронд олон нийтийн сүлжээнд платформуд соёлын нөлөөллийг нэмэгдүүлж хэтийн төлийг өөрчилсөн. Change in people's daily lives. Интернет хэрэглээ нэмэгдсээр хүмүүсийн харилцаа улам хялбар болж email, chat, WhatsApp, Skype 2003 зэрэг харилцааны хэрэгслүүд түгээмэл болсон. Блог бичих соёл өргөжиж WordPress, Blogger зэрэг платформуд өргөн хэрэглэгдэв. Conclusion. 2001-с 2010 он бол интернет сүлжээний технологийн хөгжилд асар их өөрчлөлт авчирсан он жилүүд байсан. Энэ үеэр өргөн зурвасын сүлжээ, сошиал медиа, үүлэн тооцоол, цахим худалдаа, кибер аюулгүй байдал зэрэг салбарууд хурдтай хөгжиж, өнөөдрийн дижитал ертөнцийн суурь тавигдсан. Гол санаа:
Энэ хугацаанд сүлжээний хөгжлийн хурд хурцтай өсөж олон нийтийн амьдрал, бизнес, боловсрол гүн гүнзгий нөлөө үзүүлсэн.